Let me tell you why you're here. You're here because you know something. What you know you can't explain, but you feel it. If a man could look into himself, he would discover it. I'm trying to free your mind, Neo, but I can only show you the door. You're the one that has to walk through it. За, дараагийн сэдв. Ер нь одоо Монголд те одоо нийгмийн одоо энэ үзэгдлүүд ер нь би яг дэгийн багшиг ер нь нийгмийн сэтгэл судлаач гэдгээр нь айгүй их хардаг байсан л та. Нөгөө нийгмийн үзэгдлүүдийг бид нарт айгүй их ярьж өгдөг байсан. Одоо те түрүүний тэр нөгөө монголчуудын одоо сэтгэл зүйчд хандах байдал те ламбууд яаж ханддаг те тэрнтэйг адилхан одоо нэг юм хөсөд идэх ч юм уу те нэг тэр талуудаас ер нь айгүй их яриулахыг хүссэн. Тэгээд дэгийн багшаас одоо яг асуухад Монголын нийгэмд одоо яг хамгийн одоо те энэ л одоо яг нэг юм нэг тэгээ олон л асуудал байгаа л да. Яг энэ одоо хамгийн одоо өөртөө анзаархаа байцсан нэг тийм энийг ингээд засчвал бас ингээд энэ талаар ингэж урагшлах байхаач гэдэг юм уу. Тийм харж явдаг юм юу байдаг вэ? За яг манай нийгмийн сэтгэл зүг ярихаар их л олон асуудал хөндөй тий. Одоо магадгүй ингээл улс төр гэж ярил улс төрт хандах монгол хүмүүсийн хандлага их өөр байна гэж ярина. Зөндөө хэмэрнэ. А зүгээр яг би яг одоо ойрын цаг хугацаанд харагдаад байгаа нэг асуудалч гэдэг юм юу вэ гэхээр сошиал орчин байна л да. Яг нийгмийн сэтгэл зүг удирдаад байна, залаад байна тий. Олон нийтийн мэдээллийн хэрэгслэр тэр Facebook байна, Instagram байна, одоо энэ Twitter байна. Наснасаараа жаахан өөр юм сонирхож байна тий. Нөгөө юуны сошиалын сүлжээ болгон жаахан өөр юм ярьж байна. Гэтэл яг харахаар нийгмийн сэтгэл зүг тэд удирдах байгаа байхгүй. Сошиал дээр юу гарч ир чинь тэрийг л ярьж чинь, тэрийг л бичиж чинь, тэрийг хоорондоо одоо хилэлцэж чинь тий. Гэтэл тэрнээс өөр амьдралын зөндөө сайн сайхан юмнууд байгаа. Зөндөө баяр хөөртэй юмнууд байгаа. Яагаад тэрийг ярихгүй байгаа гэдэг сонирхолтой байгаа байхгүй. Тэгэхээр одоо магадгүй би бол юу гэж бодож байна гэхээр ингээд сэтгэл судлаачид, сэтгэл зүйчид нийгмийн сэтгэл зүйд удирдах хэрэгцээ үүсэж байна. Яг гэвэл зүгээр хин нэгэн сэтгүүлч, хин нэгэн популист нөхөртэй хин нэгэн одоо ингээд дуртай ямаа тэнд бичээд массыг буруу тийш нь залаад байна л да. Тэгэхээр яг сэтгэл судлаачид ингээд зөв онлоор те магадгүй шинжлэх ухааны үндэстэй яг хэрэгтэй юмыг хүмүүст өгөх хэрэгтэй байна гэж би бол хараад байгаа. Одоо философи сайн судлаас гэж боддог шүү дээ хүмүүсийг. Философи судалсан хүмүүс нэг тийм жоохон шүүмжил сэтгхүүтэй нэг юм хэлцэх гээд байдаг шүү дээ. Эсвэл яг эсээ сайн бичээд байхаар их олон талаас юм харддаг болчдөг тий. Тэгэхээр яг шүүмжил сэтгхүүтэй байх цэма тийм юмд амархан хурдахгүй юм болов уу гэж боддог. Эмийг мэдэхгүй байсан ч гэсэн хүн логикоор бодохоор чинь за тэнд тэдэн хүн байхгүй байхад яаж тэдэн хүн өгөх юм тий гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар шүүж хандж чаддсан санагдаад байдаг. Одоо нэг юм үг байдаг шүү дээ. Хинч хүүхдээ ганцаараа хүмүүжүүлдэггүй гэдэг. Ерөөсөө нийгэм нь хүмүүжүүлж идэг. Одоо бол тэр хамгийн тийм үг болчиход байгаа. Бүр хурцлцсан тийм. Хүүхэд нь одоо таны хажууд байжсэн ч гэсэн өөр хүний хүмүүжлэр хүмүүжиж байгаа. Яг одоо энэ подкастыг нэг хүүхэд сонсож явах боломжтой байхгүй. Статистик тоогоороо зүгээр яг 1000 хүн сонслоо гэдэг нэг нь бол жоох хүүхэд байж болох байхгүй. Тэгэхээр ингээл юу сонсож जैन юу үзэж जैन тэрүүгээр бас айгу хүмүүжээд ах шиг тий. Ерөөсөө ингээд одоо жишээ нь сошиалд хамгийн аюултай юм нь нөгөө олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хүмүүс яаж ашиглаад байна гэхээр зүгээр харилцааныхаа хэрэгцээ дутмаг хүмүүс тэнд юу ч хамаагүй ингээд шүүлтүргүй ярьж дээ нэг зураг тавьчихлаа доо гэл доор нь янз бүрийн бичиж чинь нэгдүгээр харилцааны хэрэгцээ дутуу байна. Хоёрдугаар нөгөө нөхдүүд бас өөр хөндлөнгийн зориудаар массын буюу олон нийтийн сэтгэл санааг удирдах зорилготой хүмүүс юм хуурамч гэдэг юм уу зориудын жүжиг шиг тавилттай юм мэдээлэлүүд өгөөд байна л да. Тэгэхээр тэр мэдээллийг нөгөө нийгэм шууд хүлээж аваад ямар ч цензургүй, ямар ч хяналтгүй, ямар ч шүүлтүүргүй аваад цааш нь явуулаад агаад айгу харамсмаар байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол нийгмийн сэтгэл зүй бүр ингээд бөөнөр нь шууд халдварлуулж ин тэ одоо ингээд бараг 0-д орсон ч л уцаал барихгүй бол ерөөсө бүхэн болохгүй байгаа юм шиг. Ийм байдалтай болж ихэлсэн тэ. Тэгэхээр одоо магадгүй тэр нийгмийн сүлжээнд сэтгэл судлаачид нөгөө одоо зөв үзэл бодол шинжлэх ухааны үндэслэлтэй хүмүүс их зөв юм одоо халдварлалыг даган дуурайх ийм объектыг үүсгэх хэрэгтэй юм удаа гэж би ярьдаг. Ийм учраас одоо яг энэ дэр чинь жинхэнэ таны яриад судалгаа чинь нөлөөлж эхлэх байхгүй тий. Одоо яг за би сэтгэл зүйч байлаа, сэтгэл засч байлаа гэж бодъё. Тэгэл ингээл за мэдхгүй хэдэн мянган хүнтэй сэтгэл заслаа гэж амар туршлагатай болсон ч гэсэн судалгаа хийж одоо тэр яг хэдэн хувь нь одоо яаж итгээд байгаа юм тий. Ямар хүмүүс одоо сөрөг комент бичээд байгаа, ямар хүмүүс нь одоо тийм одоо эсвэл нөгөө тэр одоо хурамч аккаунтуудын тэр цаад агендаг яаж харж таних вэ гэдэг ч юм уу тэр талын юмныг бол би гаргаж чадахгүй байхгүй. Тэгэхээр энэ дэр ялч судалгаа хэрэгтэй л дээ. Одоо ер нь яг сошиал медиа дээр харж хахад одоо ингээд бухимдсан мессежүүд аягүй их байна. Гэхдээ
Ер нь бол би тэн дээр баг ер нь итгэлтэй хэлж чадаа. Яг судалгаа хийгүүл гэхдээ итгэлтэй хэлж чадна. Яг хүмүүсийн бухимдсан мессеж шүү дээ. Тэр бухимдж байгаа сэдвээсээ илүү өөрийнхөө асуудал байгаад байгаа байхгүй. Тий. Өөрийнх нь дотоод. Яг үнэ. Өөрөөр хэлбэл нөгөө хүмүүс өөрийнхөө дотор үүсэж байгаа сэтгэл хөдлөлийн илэрлүүдээ яаж гаргахаа мэдэхгүй, хаана гаргахаа, хинд гаргахаа мэдэхгүй байж тал нөгөө сошиал дотор янз бүр юм гараад ирэхээр доор нь бичиж эхэлж байгаа. Нэг нөхөр бүдэрсэн явж ивэл гэж алгадаад байгаа юм. Сэтгэл багтай талбар нэгаад байна тий. Одоо өөрөөр хэлбэл нөгөө хамгийн ойрын орчин болчиход байгаа байхгүй. Хамгийн ойрын орчин тий. Гэтэл нөгөө ойрын орчин ч уг нь хуучин хүн, найз нөхд нь, аав ээж нь, ах дүү тий ойрын хүмүүс зөвлөдөг байлаа шүү дээ. Одоо гэтэл нөгөө нэг нийгмийн шаардлагаар одоо тэдний дандаа завгүй ч юм уу, ажилтай ч юм уу, одоо мөнгө олох гэж ч юм уу явж идэг. Тэгэнгүүт нөгөө нөхдүүдэд юу байна гэхээр хамгийн ойр сошиал нь хинч янахгүй, хинч тэр хүнд одоо юу гэдгийг ямар нэг юм хэлэхгүй байгаа учраас хэтэрхий чөлөөтэй байдал руу шилжиж ил л да. Тий. Нөгөө хүүхэд багт нь нөгөө ээж аав мэдрэмжийн ингэж дураар нь гаргуулдаг ч юм. Манай Монголд бол тийм аягүй шүү дээ. Ээж аав хурдаас тэгдэм үү гэдэг үг аягүй их нийтлэгтэй. Ерөөс Монгол хүмүүжлийн онцлог. Ээж аавын тий Азийн тийм нэг соёлын тий. Одоо ээж аавын бол ямар ч байсан зөв ээж аавын хурдаас бол хүндэтгэлтэй байх хэрэгтэй гэдэг. Тэрийг бол буруу гэж байгаа юм биш. А гэхдээ нөгөө мэдрэмжүүдийг гадагшлуулахгүй байгаад байна гэдэг чинь тэр мэдрэмж гаргах хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд дараа нь ингээд өөр хий нэг юм Facebook дээр нэг нөхөр тэгчиж гэнэгээд папарацд орцсон явж хахад нь тэн дээр нөгөө хүн гарч ирж мэдрэмжээ гаргачих жоох байхгүй. Тий. Тэгээд хамгийн гол нь нөгөө сошиалыг ч юм уу тэр сошиал медиа орчныг удирдах байгаа хүмүүс байна л да. Одоо чинь заруудын өөрөөр хэлбэл одоо чинь улс төрийн нэг сонголт хийх хэрэгтэй болол бүх хүн хошуурал тэр хүнийг анхаарж ангууд хөөе энийг анхааруулж болохгүй өөр юм одоо сав тий надад сошиал руу шийдэж байгаа байхгүй. Тэнгүүд гинтл хөөе 2 настай хүүхд ингэж хүчиндэж гэл. Тэнгүүд нөгөө олон ингээл ингэсэн өстө шаагилцсан нөхдүүд чинь хүүе тэр 2 настай хүүхд болооч гэж тийш оруулчихж байгаа байхгүй. Тэгээд тэр хооронд нөгөө улс төрийн асуудал шийдэгдэж ч юм уу. Ийм аргаар нөгөө олон нийтийг удирдах байна. Тийм яг надад амар ойрхон л одоо нөгөө тэр нөгөө яг тэр нөгөө сенсацийн одоо зориуд ингэж хиймэл сенсац гаргалаа гэдэг хардлагад ордог хүн манай эргэн тойрны найзууд явж байгаа байхгүй. Тэгэхээр бодохоор яг би тэр идэг бол тэр нэг оролцсон болов гэж бодохгүй байгаа. Гэхдээ яалтчгүй ингээд зүүдлэг нь харахаар яалтчгүй нэг улс төрийн сенсац гараад ардаас нь нэг тийм ахуйн сенсац гараад байгаа байхгүй. Хэнийг алдсан байна те эсвэл одоо нэг хануу мис хүүхнүүдийг те next bitch гэж дуудлаач гэх юм уу те. Тиймэрхүү сенсацууд араас нь гарч ирэл дарчаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг тэр сенсацийг өөрөөсөө хийдгүү маа гэхэд ядаж ингээд байж байгаа хамгийн сенсац болчмоор юм гаргаж ир цацаад байдаг ч юм уу нэг тийм байж магадгүй юм байна тийм. Өөрөөр хэлбэл нийгэм чи өөрөөсөө ингээд мэдээллийг хүлээж идэг тийм. Ямар ч хамаагүй мэдээллийг хүн хүлээж авахд бэлэн байдаг байхгүй мэдээлэл боловсруулдаг. Тэгэхээр тэрийг авах гээд байж итэл нөгөө даган нийгэм сэтгэл зүй үзэгдлүүд нь илэрнэ шүү дээ. Даган дуурайн, халдварлан нэг нэгийгээ ятгана. Тэгээ ямар нэг мэдээлэлд итгүүлнэ. Нөгөө энэ нийгэм сэтгэл зүй үзэгдлүүд чинь ингээд бэлэн байж хахад нийгмээс ингээд ямар нэг одоо шалтгатай мэдээлэл ирэнгүүтэл ерөөсөө тэрийг шууд дагаж үздэг, итгэдэг, бусдад хүмүүс нөгөө энийг үнэн гэж ятгаж эхэлдэг. Ийм юмнуудыг доор нь бичиж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг ийм байдлаар нөгөө нийгмийн сэтгэл зүй өөрөө удирдах байгаа учраас тэр нийгмийн сэтгэл зүйг нь бүрдүүлж байгаа хүмүүс одоо заах өдөр бидний саяны хэлснээр та хэдийн нөгөө одоо хүмүүсийг хилээд байна те бас улс төрчид байна янз бүрийн хүмүүс байгаа. Тэрнээс гадна одоо бол би бодоод байгаа юм юу гэхээр манай сэтгэл судлаачдын айгүй хэм хийх хэрэгтэй байна. Тий яа зөв хүний мөн чанарыг тайлбарсан юмнуудыг өгөх хэрэгтэй байна тий. Тэгж чадах юм бол хүмүүст урайлж болж байгаа байхгүй. Хүмүүс гурлаа одоо яг энэ уулзалтан дээр бас урайлъя гэж бодож байна тий. Яг таны нөгөө даган дуурайх гэдэг үзэгдлийг бас энэ дугаарыг ашиглаад тайлбарлаж өгье гэж бодож байна. Яг дэгэ багшиг ирчээд яг тэр талаар ч юм уу тий нийгмийн сэтгэл зүйн талаар ярихгүй явуулчвал амар харамстай байхгүй тий яг нөгөө цаг болчиход байгаа ч гэсэн бас та яраг үстэй 30 минут ярих цаг байна. Тулгаж шít одоо тий сонголтгүй асуулт ямар сонголтгүй тий хариултгүй асуулт яраг үстэй гайгүй юу гайгүй одоо тэгээ булан биш ахвал гайгүй л гэж хэлхээс өөр аргагүй яг даган дуурайх гэдэг зүйлийн талаар л одоо амар анзаарэгддэг байхгүй одоо нөгөө би Тим Феррисийн нэг номноос яг ийм бүлэг уншсан байхгүй яг чамаг гэсэн яг 1000 фэнтэл болчих гэж байгаа. Чамаг гэсэн хүн яг 1000 хүн яг чинь юу ч ямар ч ном гаргасан авдаг, ямар ч подкаст хийсэн сонсдог тийм 1000 хүн байхад л чи зүгээр супер бодуулдаг гэж байгаа. Яг тэгвэл тэд нар чиний борлуулагчд болоо явчихдаг. Тэнгүүд яг эндээс бол нийгмийн одоо даган дуурайх бол маш тод харагдаж байгаа бах тий. Өөрөөр хэлбэл даган дуурайх гэдэг чинь ингээд нөгөө хүн бусдын зан үйл явдал бүх зүйлсийг
ухамсартай болон ухамсаргүйгээр давтах процесс аахгүй. Тэгэхээр одоо нэг хүн надад үнэлэгдвэл, нэг хүн хүндлэгдвэл, нэг хүн таатай санагдвал би тэрийг ингээд ямар нэг байдлаар давтна. Тэр үйлдэлийн тий. Тэгснээрээ би тэр хүнтэй адилхан болж байгаа юм шиг таатай мэдрэмж аавна. Өөрийгөө их мундаг болсон гэдэг одоо хүлээлтэндээ хариулт аавна тий. Ийм байдлаар явдаг учраас нийгэм өөрөө ингээд аяндаа нийгэм дотроос хин нэгэн одыг хүлээж идэг байхгүй. Би болгож идэг. Өөрөөсөө зүгээр ижсэн үнийг хүртэл ингээд шагилж жагаад од олгоод гаргаад ирдэг. Тэгчээд нөгөө хүнээ дагдаг. Ерөөсөл нийгмийн үзэгдэл тийм байгаа байхгүй. Тэгэхээр одоо өнөөдрийн нөгөө Монголын нийгэмд хэнийг од олгох юм те хэнийг бид даган дуурайхын гэдэг аягүй чухал болчиход байгаа. За жаахан дээхэн үед одоо бүр эртнийхийг ярил магадгүй тэр Чингис хааныг дагдаг байсан баг те. Бүгдээрээ ерөөсөө ухамсаргүйгээр тэр хүн шиг мундаг ирлэхэд дайчин болъё гэж боддог ч гэсэн. Одоо тэгтэл одоогийн нийгэмд монгол хүмүүний тэр даган дуурайх одоо тэр зан үйлийг нь давтах тэр хүн шиг болохоор тэмүүлэх ийм идеал дүрүүд их цөөхөн болчихлоо л доо. Тэгээ цөөхөн гэдэг нь ямар утгаар гэхээр нийтлэг дүр цөөхөн. Хүн болгоны хувьд тус тусад нь ингээд дагдаг одоо итгэдэг хүндэлдэг хүмүүс зөндөө байгаад байгаа. Тэгэхээр магадгүй би бол юу гэж бодож байгаа гэхээр сүүлийн үед ингээд бүх залуучуудад тийм хүлээн зөвшөөрөгдөх үйц те. Тэгсэн мөртлөө магадгүй Монгол уламжлал гэдэг юм уу актер нөгөө эх оронч үзэлч гэдэг юм уу том үгээр хэлүүлдэ. Тийм үзлийг суулгацсан тийм одоо дүр хэрэгтэй нэг ч боддог нийгэмд. Тэр дүрийг гаргаж ирээд яг сайхан ингээд болох юм бол бүх хүн тэрэн шиг болох гэж тэмүүлэх юм уу. Ийм замаар бас нэг жижиг шажиг асуудлуудыг шийдэх боломж байна л да. Дээр үед бол ингэдэг байсан шүү дээ. Одоо нэг баатар ч юм уу их мундаг хөдөлмөрийн баатар ч юм уу хүн гаргаж ирээл тэрийг радиогоор өдөр шөнөгүй давтаал тэр нь зөвлөгөө өгөөл тэ хон яаж хариулах тухай ч юм уу тарай яаж урах тухай яриад тэрийн үе үеийн хүүхдүүд өөр үзэх харах сонсох юмгүй. Учираас тэр радиог сонсоод энэ хүн шиг л болъё гэл ингээл тэмүүлдэг. Нийгмийг тэгж залж удирдахжсэн байхгүй. Өөрөөр хэлбэл даган дуурайх дүрийг зориуд гаргаж ирээд тэр дүрийг дагуулдаг, давтуулдаг, тэрүүгээр ятгуулдаг байсан. Одоо бид нарт нөгөө тийм нэгдмэл дүр нэгнүүл бодлого байхгүй учраас дуртай болгоноо дагж ийн л да. Тэнгүүд нэг хүн солонгосыг хараад энэ гоё байна гэл тэр солонгост нөхрийн төв цусны цэцэлтийг дуурайгаал энд нэг хүн одоо Америк хүнийг дуурайгаал энд нэг хүн одоо энийг чинь те ингээд дурын хүнийг Аз хүнийг ч юм уу дуурайгаад ингээд бүгд нөгөө өөр өөрөөрөө болчингууд нийгэм зангидагдахгүй байгаа байхгүй юу? Тийм мотой энэ тийм дуртай хүнээ ярина те энэ л миний хувьд гоё энэ л чухал энэ идеал би энийг л дагах хэрэгтэй гэдэг юм үүсээд байгаа. Тэгэхээр би бол бодож байгаа нь юу гэхээр энэ даган дуурайх бол нөгөө яг ухамсартайгаар би энэ хүн шиг болно гэж зориод явах нэг өөр. Ихэнх үйлдэлүүд ухамсаргүй хийгддэг байхгүй. Өөрөөр хэлбэл би яг энэ дуурай гэж бодоогүй мөртлөө дуурайдаг. Одоо шинэ бид нар ингээл хамгийн ойр дотныхоо нэг хүнийг жишээ нь ингээл нэг найзтайгаа ярьж байгаа л ирэхэр чи өнөөдөр тэрнтэй уулзсан юм уу гэж бид нар тэгэхээр гайхал чи яаж мэдсэн гэдэг байхгүй. Яг тэгвэл бид нар ингээд нөгөө амтны шинжтэй ухамсаргүйгээр адилсах шинжтэй байхгүй. Тэгээд хинтээ ярьж ирнэ тэр хүнийхээ ярианы өнгийг энэ төр тавтдаг. Бид нар тэгж ухамсаргүйгээр дагдаг байхгүй. Тэгээд одоо жишээ нэг найзтайгаа тийм үү гэж баг өгүүлбэр болсны дараа ярьдаг хүн байдаг. Тэрнтэй ярьж гэртээ ирээд өөр хүнтэй ярихаар тийм үү гэсэн сууждаг байхгүй юу. Тэгэхээр эн чинь л нөгөө бидний тэр ухамсаргүй дагаад байгаа шинж шүү дээ. Тэгэхээр энэ сошиалаар өгж байгаа мэдээллүүд за одоо олон нийтийн мэдээлэл хэрэгслээр өгж байгаа мэдээллүүд ингээд зөв эерэг байх тусмаа хүмүүс тэрийг бас ухамсаргүй дагах магадaltaй гэсэн. Яг үнэ. Одоо ерөөсө бидний энэ сонсож байгаа дууч бай, одоо үзэж байгаа киноч бүгд ингээд brain wash. Ерөөсө яг багшийн тэр одоо яг захираад байгаа гэдэг байгаа шүү дээ тэр сошиалыг. Тэр бол бүгээс логикоор бодсон ч яаж ч бодсон тодорхой байхгүй. Бид нар яг тэр баталгаа нотлогыг харахгүй байсан ч гэсэн уус захирч байгаа нь тодорхой. Тэнгүүд одоо бид нар өөрсдөө бас одоо айтайхан байлгыг гэвэл тань муухай хоол идэх дургүй шигээ бас тэг. Тэр толгойд оруулж байгаа хөгжим, оруулж байгаа мэдээлэл тэднийг амар цензуртэй байх хэрэгтэй. Бурмаа ч нөгөө яадаг шүү дээ. Мэдрэмжээ хязгаарладаг. Мэдээлэл хязгаарладаг. Мэдээлэл хязгаарладаг тий. Тийм. Тэгэхгүй бол одоо мэдээлэлтэй яг өндөө удирдуулаад байгаа байхгүй юу? Тэ юу сонсч ин тэнгүүт нэг маазраан дунд тэр үг гарчиж байгаа байхгүй юу? Өөрөө ингээд одоо тий тухайн үед муухай гэжсэн боловч дараа нь маазарж байгаа үед гардаг ч юм уу? Нэг мэтгэд л орсон. Тийм нэг мэтгэд л орсон. Тэгээ тэнгүүт одоо бальтурууны багшийн хэлсэнчлэн зөндөө сөрөг мэдээлэл ангууд буцаад тэр сөрөг мэдээлэл авангууд тэр фэйсбүүкийг болчоод байна. Тэнгүүт фэйсбүүкээс ч гэсэн яг хай гэвэл гайгүй молддог. Хэнийг даагч юм тий? Амар нийтгойгоо нийтлээд байдаг шүү дээ. Тий. Тэрийг сонгоод түүгээд уншиж хэрэгтэй байхгүй тийм. Гэтэл нөгөө одоо хамгийн аюултай юм байна л да. Одоо бид нар магадгүй ингээд жаахан шинжлэх ухаан номтой ойр учраас түүх чадрууд байна тийм. Гэтэл мас тэр чигээр ингээд бага насны хүүхдүүд байна. Нөгөө фэйсбүүк дээр чинь одоо настай хүмүүс байна тий. Одоо бүр даал гарцсан эмээ маань хүртэл одоо надаар ингээд фэйсбүүк бичээсдэр ч ерөөсөө хөөе тэгээрээ ингээрээ гэдэг. Яг ингээд нөгөө хэрэглээний түвшинд ашиглаад байна.
Тэгэнгүүт нөгөө эднэр дотор чинь ялангуяа одоо нэг жоохон нөгөө хар маск гэж нэрлэдэг тийм Монголын ийм олон нийт тийм жоохон боловсролт бага олон нийтийн хүмүүс яагаад юм гэхээр тэрийг ямар ч хяналтгүйгээр шууд л орж ирсэн болгоныг хүлээж аваад байгаа байхгүй. Тэр нөгөө мэдээллийг чинь хянаж чадахгүй шүү дээ. Нөгөө ялгаж чадахгүй тий. Тэрс орсож ирсэн болгонд л юм бичээл ингээд нөгөө сэтгэл хөдлөлөө гаргаад. Тэгэхээр тэрийг нөгөө хүүхдүүд энэ төр бүгд уншиж байгаа учраас одоо миний бодлоор бол ямар нэг байдлаар эцэг хин ч юм уу хяналт хийх хэрэгтэй байна л да хүүхдүүдээ тий. Жишээ нь нэгдүгüх Burger King-ийн шинэ юу ингээд гарчлаа гэж спонсород ороод ирдэг тий. Түнгүүт би тэр дандаа репорт хийдэг хгүй. Яагаад энд ингээд би нэг зөвшөөрлөхийн чашаа одоо түнгүүт би ингээд нэг харчингууд дараа нь магадгүй нөгөөдөр нь ч юм уу явж байгаад Burger King аваад тэр бодогдох магадлал өндөртэй байхгүй юу. Түнгүүт тийм маркетингийн үр нөлөөнд яваад байна шүү дээ. Тийм. Зар сурталчилгааны нөлөөгөөр тий. Тэр бол угаасаа бүр залуу үед бол бүр битүү байгаа. Одоо бүр утас муцаар мессеж ирээд шүү дээ. Тийм. Бүр ерөөсөө тэр зар сурталчилгаа чинь бол угаасаа яг нөгөө хүний нийгэм сэтгэл зүйн үзэгдэл дээр л тулгуурлаж байгаа шүү дээ. Ятгаж байгаа байхгүй юу. Ятгаж байгаа, итгүүлж байгаа хүчээр. Тэгээ хүчээр дагахад хүрэж байгаа ерөөс тэр процесс. Тэгээд яг тэрний нөлөө чинь бага насны хүүхдүүдэд бол маш их. Одоо шинэ манай хүүхдүүд гэхэд ингээл дэлгүүрт ороод нөгөө сакс те телешк төрж яваал эсвэл янз бүр юм шиг ингээ харахаар ерөөсөө манад хэрэгэлдэггүй юм. Чи нүгээр яг ч өчтөр зуртаар гарсан. Ингээ дуугийн дуулаад те нөгөөхөө дуугийн дуул бүр ингээ хоногшсон. Тэгээ киноны завсар зургатаар ингээ гарч байгаа дандаа нөгөө реклам явж идэг те. Тэгэхээр тийм байдлаар нөгөө хүмүүст ингээ ятгаад байгаа байхгүй. Тэгвш энэ одоо тэгээд зүв юм уу? Одоо би энэ дээр чинь жоохон бухимдалтай ханддаг байхгүй тийм. Нэг миний эрх зөрчигдөж байгаа юм шиг. Би юу хүртэх те, юу авах вэ ингээд өөрөө мэдмээр байхад, өөрөө сонгомоор хахад энэ ямар ч нэг сонголтгүйгээр надад мэдээлэл өгöd хүчээр өгöd байна те. Тэгэхээр эн чинь юм. За одоо яг чиний өнцгөөс бол зүв заяа. Ягаад гэхээр бас өөрийнхөө эрхээр, өөрийнхөө орчинд баймаар байна те. Гэтэл чи нийгмийн хүн байгаа байхгүй. Нийгмийн хүн гэдэг чи юу гэхээр миний хүсэл, миний эрхчлөө бусдын хамраар хязгаарлагддаг гэж үг байдаг тий. Өөрөөр хэлбэл одоо ингээл хамрын төвшөнд очиод энээс хойш би чаашаа юу ч хийж чадахгүй. Тэр хүний л хүслээр юм. Тэгэхээр юу хэлж байгаа вэхээр бид нар хүссэн ч хүсээгүй ч нүдэн амьсан ч замбар нөгөө замын хажуугийн самбар нүдэнд харагдан надад дохио өгдөг. Би тэр мэдээллийг дургуутсан ч гэсэн хүлээж авал миний тарих боловсруулсан байгаа тий. Тэгэхээр тэр боловсруулалт хийж байгаа учраас бид нар ямар нэг байдлаар тэрийг ингээд тогтооцсон, хадгалсан байгаа түрээ. Тэр ийм байдлаар нийгэм угаасаа нөгөө одоо бид өөрөөр хэлбэл чинийх шиг мэдээлэл шүүлтүртэй авах гад одоо босод зүйлд оролцохгүй гэх юм бол нийгэмд амьдрах боломжгүй болчихж байгаа байхгүй. Бүр сүлжээгүй. Жаа түнгүүд угаасаа нөгөө төсөөл бага болцсон байдаг байхгүй. Хүмүүс юм байд юм уу гэж зарим тохиолдолд ийм байд юм уу гэд нөгөө төсөөлөл амар бага болцсон. Одоо жишээ нь автобусаар явхад ч гэсэн нөгөө хүмүүс айгу маргалдхан сонсох айгу төвхтэй учраас чихвдэжсэн ч гэсэн чихвчээ зүг явж байгаа нараа дээр тий. Тэгвэл тэр хэлжсэн хүмүүс ч би шүн мөн зүүдэлж мөдлөх ч юм уу тийм тохиол гардаг учраас. Тий. Тэгэхээр яг ч аргагүй энэ чинь нөгөө нийгмийн хүн учраас бид нар нийгэмд ингээд бүх олон мэдээлэл дотроо амьдрахаас өөр аргагүй. Мэдчил ах хэрэгтэй болох нь тий. Зүгээр өөрөө шилэн сонгох чадвартай л байвал тэгээд ядаж ихний хэлжинд баг ятгагдах байхгүй юу. Тий. Тэр нөгөө лефтний туршилт байдаг штэ тий. Нөгөө чи милиграмаас гаралтай байдаг л нөгөө юу яагаад тэр туршилт нь болохоор тайлбарлахад зүгээр ингээд лефт руу орохоор бахан хүмүүс хан руу харцсан зогсож байдаг хоошоо. Уул нь ингээд нөгөө хаалга руу хар зогсдог штэ тоомоо бүх юм тэнцээ урдаа байна штэ. Нөгөө хяналтын самбар хитэн давхарт явж байгаа. Хаалга. Тэнгүүд яг уу тэрийг бас ингээд одоо дахин хийгээл авахгүй хүмүүс тэр туршилтыг тий ингээд видео болгоол. Тэнгүүд ингээд хүмүүс орж ирэх гайхаад байгаа хүмүүс аргашаараа зогссон. Тэгэл өдөр хүн чинь зурагшаа ардгаараа л хараа зогссон ш. Тэгэл ингээ хэсэг байж байгаа л ингээл баг багаар ингээл хөтлж байгаа л хоошаарад нэмэгдээд хоошаарсан байж байгаа. Хүн бол тийм л сүрг юмтай. Тэнгүүд ямар хүн тэр дотор ингээ хоошоо харддаг гэхээр үзэл бодол төлөвшсөн хоошоо харахгүй байхгүй. Нэг ингээд нэг ахмад насны хүн ч юм уу те зогссон. Та нар хоошоо харчаар энэ хайтан давхартайгаа яаж мэдчих чаа гэж зогсож байгаа те. Тэр хүн чинь тэр логикоо мэдж чинь ягаад тийш харах хэрэгтэйгаа мэдж байгаа байхгүй. Өөр өөртөө үнэн ч те одоо зүгээр бусдыг дөөрэж байгаа те. Тэгэнгүүт яг ингээл ихэвчлэн тийм нэг тийм статустай нэг юм би бүрэлдсэн болов гэмээр насны хүмүүс гайгүй тэгээд байгаа. Тэгэнгүүт яг залуу хүүхдүүд бол би нэг амар дөөр ах үзэгдэл яг ингээл байжсан ингээл гайхаад ингээл шоолж молоод байгаа. Тэгснэ ингээл нэг тийм яг харахад хөдлөөд байгааг нь мэддэхгүй. За нэг мэдгэл ингээл хурцгаад харах юм бол ингээл зугуухан тий. Тэгсээр гал 11-нд давхарт ирэхэд ч юм хоош хартан зогсож байгаа юм. Тэгэхээр хүн бол ер нь нэг тийм амар сүргийн амтантай. Одоо ингээд та нар анзаарч байна Facebook дээр ингээд комментууд байна шүү дээ тий.
комментууд ингээд нэг 3-4 лайк авчихаар цаашгаа ингээд нисээ явчихдаг. Бусдын нэг анзаарддаг юм шиг. Тэр бол яг нөгөө харагдах байдлаас илүү тод болчихж байгаа л доо. Тод болчихно гэдэг чинь тэрнээс гадна бас даган дуурайх юм явж байгаа байхгүй. Олон хүмүүс лайк дарсан коммент гэдэг бол зөв байж тараас тийм. Тий. Ерөөсөө массыг дуурайгаад байгаа байхгүй. Нийтийг тий олон нийтийг. Жишээ нь хамгийн гол нөгөө юм ингээд хүмүүс жишээ нь даган дуурайхдаа хамгийн сонирхолтой нь ингээд насны онцлог нөлөөлж, сэтгэл зүйн онцлог нөлөөлж, дээрээс нь зүгээр л олон нийтийг дагтаж байгаа. Тэр дотор нөгөө өөр байхаас айдаг гэдэг. Бусдаас ялгархаас айж байгаа байхгүй. Ялгарх одоо ерөөсөө ингээл хүмүүсийг нөгөө нийгэм дотор аваад үзэхээр хоёр хүчин зүйл маш хүчтэй зэрэг нөлөөлдөг. Тэгээд яг аль үед тэр нь идэвчүү гэдгээс хамаатай зан үйл нь өөрчлөлт чинь. Жишээ нь зарим нь яг бусдын адил байх гэдэг бодол. Тэр ерөөсөө маш их нөлөөлдөг. Одоо бид нар жишээ нь ингээл юу гэдэг бид өөрийнхөө ингээд баг халууц өдөр нүцгэн явмаар байгаа мөртлөө чадахгүй те яагаад тэгэхээр яана хүмүүс юу гэж хэлэх юм те би бусдын адил байхгүй болохгүй гэл зузаан хүмүүсэд явдаг ч юм уу. Тэрнтэй адилхан бусдаас ялгархгүй гэсэн нэг хүсэл үж идэг. Нөгөө талд нь яг эсрэг зэрэгцээд ялгарх хүсэл гэж байж идэг. Ялгарх хүсэл би ерөөс бусдаас онцгой. Би ерөөс давтагдахгүй. Би өөрийнхөө байна. Тэгэхээр энэ хоёр чинь ингээд нөгөө хүний дотор тэмцэлж идэг байхгүй ерөөс нийгэм дотор явж байхад тэгэхээр одоо алигаа хэрэглэх вэ гэдгээ тэр үедээ сонгоно. Тэнгүүт зарим үед нөгөө төлөвшөөгүй одоо яг түрүүний хэлснээр жаахан залуучууд юм уу юм сайн уншаагүй ч юм уу ингээд юмны мөн чанар логикийг олоогүй нөхдүүд ялгар хүсэлд амгаалаад идэг байхгүй. Тэгээ тэрийгээр ингээд хүмүүс донд гинт хашгирдаг ч юм уу те янз бүрийн юм өвөрмөц реакц үзүүлдэг. Тэгэхээр хүмүүс пупа гэдэг ингээд шүүмжлээд харахад хүртэл бүгдээ над руу харж ийн гэдэг юм таата мэдрэмжтэй явчихдаг тий. Нөгөө тал дээр нь бусадтай яг адил бай гэсэн хүсэл нь бас тэр хүн давхар явж байгаа. Тэгэхээр нөгөө бусдаас хоцрохгүй, бусдад адилхан хувцлаад хүмүүс намайг юу гэх хөл гэдэг ийм бодлоод үүсч эхэлж байгаа. Тэгээд энэ бол ерөнхийдөө нөгөө өөрийн ухамсар гэл миний тайлбарлаад байдаг юм л да тий. Яг өөрийгөө л яаж ойлгож байгаа гэдгээр тэр тодорхойлогддог. Тэгэхээр нийгэмд нөгөө залуу үеийг яг өөрийгөө зөв нөгөө илэрхийлэх чадвартай байлгах те бусдын аль хэсгийг даган дурах хэрэгтэй гэдгийг л бас өгн зөв залах хэрэгтэй байхгүй. Одоо сошиал чи ингэдэг ш. Нэг нөхөр одоо нэг бараа бүтээгдэхүүний жишээ зарахын тулд сошиалыг маш өргөн ашиглаж байна л да. Тэгэнгүүт яаж байгаа вэ гэхээр за бүгдээрээ хөө өнөөдөр тарган тортоор давлгаалъя гэл энэ таргандаа ийм хийсэн шүү гэл тараг зарах гэж байгаа нөхөр эмэгтэйчүүдийн групп юм уу тэр свит ямар юм бэлээ тэг кичэн те тэгээ хоол амталдаг группүүд төр тавьчихсан. Тэгэхээр би ингээд юу ч хийгээгүй өөр юм хийгээс учраас ингээд үзэж үзэж байгаа 5 удаа 5 хүүхэн 6 хүүхэн нөгөө тарган торт хийцэн байна гэж харахаар би ч хийчмээр санагдал. Би өөрөөр хэлбэл би ахаад тийм чинь ятгагдж байгаа байхгүй. Нөгөө нөхдүүд надад ухамсаргүйгээр ятгаад тэгээ би тэнд итгэл төрөөд би өөрөө хий гэдэг. Тэгээ би нэг мэдхэд тарган торт хийгээс удаа. Тэгээ тэрийг хийгээ зүгээр итгэхгүй те. Заавал зургийг аваад заавал тавьж иж санаа амраад ёо би нэг олноос хоцрохгүй байна гэдэг нөгөө бусдын адил байх мэдрэмж маань ингээд тавьширж байгаа байхгүй. Яг ийм зүйл дээр ашиглаад байгаа учраас нөгөө сошиал дээр янз бүрийн мэдээлэл яваад байна л да. Тэгээд бүр ингээд сэвдэг, тэрийн цааш нь дамжуулдаг, тараадаг энэ төр хувилбарууд яваад байна. Тийм байдлаар яхацгаад байгаа юм да. Сэвдэг гэдэг. Гэхдээ тийм ерөөсөө яг мэдээллийн төвшин тэгээд байна л да. Би жоохон би мэддэг гэхдээ жоохон нууцлж байсан энэ үгийг. Мэддэг гэдгийг бас хязгаарсан байгаа. Баг шиг хилэнгүүдээс хэлээд байгаа байхгүй. Одоо болох юм байна гэдэг дараа дараах үзэгдэл яваад байна. Яг энэ залуучууд сонсож байгаа гэж бодвол би жоохон ойлгогдсон төвшөнд яриад байна л да. Манай багч одоо залуу хөлтөдтэй л одоо ажилладаг байна шүү дээ. Тий. Тэнгүүд яг энэ даган дуурайх бас бүр тийм дээр үеийн тийм нэг одоо хүн мичнээс үүссэн гэж үзвэл одоо тийм сүргийн амтан байх үеэс л ер нь байсан болов гэхээр яг тийм юм уншиж лээсэн л та яг нийтлэлтэй. Тэнгүүд нөгөө сүргээр амьдарч хахад ингээд сүргийн шийдвэрээс өөр юм хийгээд байгаагаа ер нь бол гадуурхдаг тий. Ганцаараа ер нь зэрлэг байгаад ганцаараа үлдэнэ гэдэг бол ер нь бараг л үхэл байдаг учраас ер нь ганцаараа үлдэхээс өөр байхаас амар айдаг. Тэгэхээр ер нь яг тэр нөгөө тэр шийдвэрүүдээс зөрчилдөж хүй гэдэг айдтай учраас одоо бусдыгаа айлуулах таагаа. Би яг мод байна шүү дээ тий. Одоо мод гэж ярьдаг шүү дээ. Одоо фэшн тий. Хувц загварыг яг тэгж боддог байхгүй. Одоо яг тий энэ бол яг зүгээр бид нэг PUBG мобжиг л одоо тоглоом дээр скин гэж байдаг хувц. Тэнгүүд тоглолтгүй хүмүүс нь болохоор амар гайхдаг энэ одоо хувцаа яах гэж аваад байдیں۔ Тий. Энэ ч өмсөхгүй шүү дээ чи. Тэгэнгүүт тэр болохоор нөгөө Facebook дээр тийм мем байсан байхгүй тий. Яг ч PUBG дээр скин аваад идэв өмсөхгүй байж гингүү та нарын яг ч хумсаа буддагтай адилхан байхгүй гэсэн байсан байхгүй. Тэгэхээр ер нь бол аль аль нэг тийм практик одоо тий амьдралд ингээд өдөр тутмын хооллуудаа боловсруулахад хэрэглэгдэхгүй ч гэсэн тэр бол яг нийгэмдээ ингээд тий гоё харагдах хүлэн зөвшөөрөгдөх тийм байх. Одоо тэр пүүсний цуглуулгатай нэг банди ингээл нөгөө бичлэг залуугийн бичлэг яваад байгаа шүү дээ тий. Энэ хүүхд одоо тий мөнгө зарим нь сайнаар хэлээ зарим нь муугаар хэлээл. Тэнгүүд тэр хүүхд болохоор заавал нэг тийм
одоо олон төрлийн гутал өмсчиж хөлн ирүүл байх гэдэг ч юм эвтэйхэн байх гэдэг ч юм биш байхгүй. Тэр чинь зүгээр ингээ нийгмийнхаа юуг л олж авах гад л ингээ те бүлээн зөвшөөрөгдөх тийм юм л хайгаад байгаа. Тэгэл олны дунд нөгөө өөртөө өөрийн гэсэн байр суурьтай ч юм уу те бусдаас ялгархгүй гэсэн мөртлөө яг бусдтай адилхан байх гэдэг л мэдрэмжээ хөтлөгдөд байгаа байхгүй. Тэгэхээр тэр яг нөгөө хүүхдүүдийн тэр нэг юм одоо ялангуяа тэр пүүзэн тэр бол нэг нь ч бас хөөрхөн чамгүй үнэтэй те тэнгүүд 7 8 10 маруу одоо манай гэрт бол ерөөсө бүр харахаар бараг дотор мохоргмор байшин манай байна би тэгээд тийм бүр ерөөсө бараг чи ийм олон өмсөхгүй жиж яах юм гэхээр л одоо стейж ийм шин загвар гарцсан гэдэг байнга нэг тийм манай том тэгээд нөгөөх нь харахаар би гүчиж бараг тэдэн пүүцтэй зэрэггүй ээж наа чин шин загвар нөхгүй юу гэдэг нэг ийм хандлагатай те тэгэхээр нөгөө хүн тэрүүгээрээ одоо яг үеийнхэн дотроо ч юм уу тэд нар дундаа одоо яг тэднэртэйгээ адилхан байна гэдэг л мэдрэмжийг аваад авах шиг байгаа юм тийм мар нөхөд авах шиг байгаа. Энэ пүүцний чинь дөр ингэж болох юм байна те. Одоо нөгөө адилхан байх өөр байх хоёр хоёулаа харагдаж шүү дээ. Тийм. Адилхан пүүц сонирхдаг. Олныг сонирхдогоор илүү гарч ирнэ гэж шүү дээ. Эсвэл одоо шин загварлнаас хоцрохгүй авч байгаа гэдэг нь өөрийнх нь одоо ялгарч байгаа онцлог ч юм уу те. Тийм хүсэл бас байгаад байгаа шүү. Тэгэхээр ингээ яг нөгөө нэг одоо хүн болгоны одоо үе үеийнхний ч гэдэг юм уу сошиал орчны ингээд юмыг харахаар тэр хүн юу постлоод байна, юу гаргаад байна гэдэг нь яг тэр дүр зураглал нь бол харагдаад байдаг тий. Дээрээс нь ингээд нөгөө аль сүлжээнд ямар хүмүүс байна гэдэг нь өөр байгаа байхгүй. Жишээ нь би одоо ингээд баг хоногийн 24 цаг л фэйсбүүкт байгаа нь тий. Тэгэнгүүт хаяа твиттерт ордог байхгүй. Ороод ингээд нөгөө магадгүй фэйсбүүк дээр айгу явдаг тий цаашаа зөндөө олон лайк авдаг юмыг твиттер дээр тавихаар ерөөсөө явахгүй. Яг тэгвэл тэнд ийм ухаантай царайтай тий арай өөр юм ярьдаг хүмүүс байгаа даа шүү. Тэнгүүд тэдний төрхөнд очиод ямар нэгэн улс төрийн юм уу амар тийм цэцэн сэлмэг юм яриад ингээд эсвэл нэг тийм хурц шүмжлэлтэй TikTok руу орсноо тий. Бичээд оронгууд тий тэр нэстэ дороо явчихдаг байхгүй цаашаа. Тэгээд нөгөө яг нөгөө хурц шүмжлэлтэй нөгөө тэр одоо цэцэн сэлмэг юм авчраад фейс дээр тавихаар ерөөс явдаггүй. Фейс дээр нэг тийм entertainment маягийн жаахан хөнгөн маягийн те зугаацал тэгсэн мөртлөө бас нэг өвөрмөцсөн тэр онцгой тийм дүрслэлүүд илүү явдаг. Тэнгүүт Instagram дээр очихоор нэг юм нөгөө юу зургийнх нь гоё наривчлал өнгө дүрстэй те бүр юм гоё зургууд илүү явдаг байх шүү дээ те. Ингээд бүгд яг өөр байгаад байгаа. Тэнгүүт харахаар хамгийн сонирхолтой нь насаараа ч юм уу ингээд нөгөө хүмүүс өөр байна л да. Тэнгүүд чинь Twitter дээр залуу хөлтөд тэгвэл байхгүй мөхөр зөндөө байгаа. Тэгээд заримдаа ингээ гайхаад юм хоёр туйл байгаа байхгүй. Нэг ухаалгийн туйл бүр ингээд баг арил тэнгийн туйл гэж хэлмээр хоёр хүн тэнд зэрэг явж байна. Тэгээд тэр нь бас яваад байна. Twitter дотор уу? Тийм Twitter дотор. Гэтэл нөгөө юун дээр фейс дээр болохоор баг бүх насныхан тий байгаа. Тэгсэн мөртлөө заримдаа одоо юу гэдгийг за энэ айгүй чухал одоо энэ чухал мэдээлэл учраас хүмүүс сонсог гэдэг ингээд нөгөө тавьж байгаа юм янз бүрийн өөр шалтгаантай тавьж байгаа шүү дээ тий. Зөвхөн одоо өөрийн мэдрэмжээ авах гэж тавьж байгаа хүн байна. Сэтгэл ханамж авах гэж тавьж байгаа хүн байна. Өөрийгөө үнэлүүлэх гэж байгаа хүн байна. Мэдээлэл түгээж байгаа хүн байна. Зар сурталчилгаа хийж байгаа хүн байна тий. Тэнгүүд нөгөө хүмүүсийн постыг харахаар заримдаа ингээд нөгөө чухал маш чухал яг залуучууд сонсох станд тавьчихаар явдаг байхгүй. Хүмүүс ч сонирхгүй ингэж нэг гүлгэж харчаал ингэж цаашаа явчихдаг тий. Нэг арай өвөрмөөцсөн онцгой бүр нэг тийм эсвэл бүр ийм их мөнгө шингэсэн аялал маяллын юмыг бол хүмүүс айгүйх сонирхдаг. Тийм сонин дүргэлт зураглалууд харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийн нөгөө хандлага яаж байгаа вэ гэхээр нийгэм өөрөө юг хүсээд байна гэдэг нь тэр сошиалын юмд харагдаад байгаа тий зураглал нь юг хүлээн авахаар энэ тэрийг л өгөх гээд байна шүү дээ тий. Тэнгүүт яг энэ дээр улс төрчид нэх амир тэнэг биш яг одоо масс тохируулж таацуулж хийгээд байна. Тий. Тэнд бол цаана маш том баг ингээл ажиллаад ингээ яаж тэнгүүт одоо арт директигчүүд юм уу тий тэр мэдээллээр ингээ удирдаад залаад байна шүү дээ. Жишээ нь ингээд байгаа. Тэднэрт нөгөө одоо жишээ нь нийт масс ингээд яг хөө тийм монголчууд мэдээлэл багтай байдаг ер нь хөдөө орон нутагт ч гэсэн тэгээд зүгээр тэдний нэг тийм хүн ирлээ гэхэд бүгд мэдтсэн байдаг байхгүй. Тэгээ ерөөсөө бүр яаж мэддэг юмэр те сүлжээ байхгүй утас байхгүй. Тэгсэн мөртлөө ингээд нэг нөхөр айлд ороход машин ирж ийн энэгээр машин ирж ийн тэр машин хаана хэний дуухн уу гэд харж ягаад нэг газар буунгут хөөх тэдний цочин ирж гэд ярьдаг. Тэгээд яг ярьж явах үед нь тэдний нэг нөхөр өжүүл нөгөө нэг цаймаа угал ингээ хаанаас ирсэн ясны сонсгодаа гарал давхдаг байхгүй ерөөсөө хамгийн шин мэдээг хамгийн түрүүнд айлуудад өгөхгүй л ерөөсөө морьтойгоо дахиад очиод айл болгонд очлоо тэдний тиймэрж ирж. Тэгээ нөгөө хүм айл нь өөр айлд очихоор айл харин тийм та хэдийг ирсэн сурагтай гэд очичдаг байхгүй бид нар бол хотынхан те юу вэ энэ ч баг хизээ яаж сонсч байгаа гэхээр айл гэдгийг сонсцсон мэт. Тэгэхээр тэд нар мэдээллийг тийм хурдтай хүлээж авдаг ямар ч мэдээлэлтэй юм бүр дуртай хүлээж авдаг хяналт хийдэг байхгүй.
Тэгэд нөгөө тийм шалтгаанаар одоо фейсээр орж ирж байгаа ч юм уу энэ сошиал медиагаар орж ирж байгаа бүх мэдээллийг тийм ямар ч хяналтгүйгээр шууд яг нөгөө тэдний тэр ирж гинэ гэдэг шиг л хүлээж аваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол их аюул. Саяхан Facebook дээр нэг тийм байсан шүү нөгөө de facto гэлөө тэ нэг боловсролын нэг буруу сансан байж магадгүй шүү. Нэг боловсролын нэвтрүүлэг. Тэгээ нөгөөх нь бас нэг юм ер нь шуган төрсэн нэг тийм одоо скандал байсан бохоггүй. Тэнгүүд скандалынх нь view нь хэдэн мянган ингээд би яг сайн тоог нь сайн санахгүй байна. Хэдэн мянган view заяа. Нөгөөх нь болохоор нэг цөөхөн нэг хэдэн мянга. Нөгөөх нь болохоор нэг 10-20 мянга гарч байлгүй айгүй олон viewтэй заа. Тэнгүүд ингээд бодохоор яг аль нь хэрэгтэй юм бол гэхээр тэр хүн одоо de facto гэн ч юм үзэх юм бол илүү боловсрох гэдэг шүү дээ. Нөгөөх нь үзэхээр нэг тийм амьдрал хэрэгтэй байхгүй байгаа юм тий. Гэхдээ яагаад одоо сая тэр ховж юу нь илүү төвлөрөөд энэ гэхээр сая багшийн ярьдгийг жоохон дээр юу буцаах юм бол яг тийм байх гэдэг одоо монголчууд яг монголчууд гэхгүй бүх хүн төрөлхтөн тийм байгаа шүү дээ. Хаана юу болж байгаагаа сайн мэдчих тусмаа л амьд үлдэх баталгаа нь илүү байгаа даа тий. Тэр нутагт одоо тэр ирж гэнтэй тэнцээ тийм юм байна. Тэр одоо нөгөө сүргийн буугнууд байдаг шүү дээ. Гөрөөснүүд. Тэнгүүд гөрөөснүүдийн дотор тийм юм байдаг ч нэг нэгээр ингэж ээлжилтэй шаарддаг. Ямар зохион байгуулахгүй зүгээр л ингэж байж байгаа л үе нэг жижигүрлдэг ба шүү дээ. Аюулаасан болгоомжилж. Тэнгүүд тэр дотор нэг 40-50 одоо зээр байлаа гэхэд нэг нь ингээд араад нэг харах магадлал аюу их байд юм. Тэгж бөөнөрөө цухтаадаг гэж байгаа юм. Тэрэн шиг одоо яг энэ ховж ив гэдэг чинь одоо дээр үн тийм амьдрах инстинктийн юм үлдсэн. Одоо тэгтээ яг амьдрал дээр ингээд хэрэггүй болсон юм байгаа байхгүй. Одоо тэр ховж ив бол нэг амьдралд хэрэг болохгүй шүү дээ. Тэр доторх тархийг одоо ер нь ялцруулдаг юм шиг санагдав. Тэгтээ өгш юм одоо мэдээл одоо ховж ив гэдэг ч юм уу тиймэрхүү сөрөг мэдээл татагдах тийм байгалийн инстинкт гэж бич хүнд байдгүй. За яг мэдээлэл татагдах ч гэж байхгүй. Гэхдээ ерөнхийдөө бол муу юмд бол дурлах шинж байгаа л да. Нөгөө тэр чинь нөгөө яг нөгөө психоанализийн юугаар нөгөө дайсагнах хэрэгцээгээр тодорхойлогдсон шүү. Тэг хүнд хөргөтөөл ингээд төрүүлэхээс гараад хамгийн анх өөрийнх нь мэдэрсэн тэр таагүй мэдрэмжийг эргэн тойрны хүмүүс баярлаж хүлээж авдаг тий. Ихэс түрэл хүүтэнгийн туурай газар гарч ирэл ваа гэж чарлаа л хэвээр муухай 8 байна гэж хэлэхэд ээж баярлдаг, их хөрөгч баярлдаг, эмч баярлдаг тий. Гадаа хаалганы цан зогсож байгаа аав баярлдаг. Тэгээд тэрийг хүн ингээд өөрийн болгоод авдаг гэнэ л дээ. Тэр дайсагнах мэдрэмж тэгж үүсдэг гэж тайлбарласан байгаа. Өөрөөр хэлбэл тэр таагүй ингээд над муухай байгаад би тавгүй байх гэхээр бүх хүн инээхээр нөгөө хүн дургуутсан тий. Тэр хандлагыг өөрөө дотроо хадгалж аваад нөгөө хүнд муухай ахаар надад гоё явах юм байна гэдэг мэдрэмж авчиж байгаа байхгүй. Тэгээ тэр мэдрэмж чинь ингээд алхам тутамдаа цаашаа одоо юу гэдэг хөгжин. Ингээд далд хэлбэрээр бидний ухамсар. Тэгээ явж байгаад бид нар гудамд явж байгаа урталт нэг хүн өнхрөөд унтчихаар яадаг. Инээдэг шүү дээ. Бүр хараад инээгээл баяртай үйл явдал тохиолдсон. Чарльз Чаплины хошин шогч тийм үү? Тийм, ерөөсөө тэр дээ. Бүтлгүүтгэд нь хүмүүс инээдэг. Тийм, тэгтэл тэр хүн бүтлгүүтлээгээд надад уг нь бол баяртай үйл явдал тохиолдоогүй байхгүй. Гэхдээ би баярлж байгаа гэдэг чинь тэр нөгөө дайсагнаад шүү дээ. Би тэнд надад тэр дайсагнах мэдрэмж байгаад байна тий. Тэрний нөлөөгөөр яг энэ юм байгаад байгаа учраас нөгөө нийгэмд тэр ч юм бас илэрч гарч ирээд байна гэсэн үг тийм. Тэгэхээр яг одоо нийгмийн нөгөө нэг ийм одоо юу гэдгийг хин нэгний бүтлгүүтэл энтрэг хүмүүс хараад бүр инээгээл тэнд ингээл бүр янз бүрийн бичээл тэ цаашаа бүр ингээл ситуац нөгөө сенсац болгоод авч үзээд байгаа чинь ерөөсө бас нэг талаас бас тэр дайсагнах мэдрэмж байгааг нь л илэрхийллээ байхгүй. Бид нэр ерөөсө ингээд өөрсдөө амар ингээд байгаагаас нь илүү тийм гэж боддtiin санагдсан. Надад яагаад гэвэл одоо ингээд за жишээ авах юм бол тэ одоо ингээл Бурма, Баатрал тэ Дэлгэр жоо багш ингээл нэг өөрөөсөө имижтэй байгаа шүү дээ. Гэтэл яг өөртөө шийдэж байгаа гэж бодож байгаас хамаагүй их юм зүгээр ингээд нийгмээр шийдэгдэд явж байдаг гэдгийг өөртөө мэддэг. Өөртөө тэр шийдвэрээ гаргаж идэг гэж боддог байна. Ерөөсөө яг нэг удаа би нөгөө төгсгийн алдад хамгийн сүүлийн семестр социолог үзлээ. Тэр чинь нөгөө нэлийн өмнө үзэх хэрэгтэй. Би нөгөө хоцроод үзсэн байхгүй. Нөгөө хөтөлбөрийн өнөөс болоод нөгөө хамгийн яг хавар нь үзэж төгсгөөсөн чинь тэгээд намран таарч. Тэгээ үзсэн чинь би чинь бас ингээд нэг 4-5 жил ингээд сурчхаар чинь бас ингээд гайгүй ингээд мэрэгжлийн амиг олчж байгаа шүү дээ. Тэгээ байсан чинь нэг мэтгэлцээний сэдв тавигдлаа. За хүн нийгмийн амьтан мөн биш гэдэг сэдв талаа өөртөө сонгох нэ. Тэгээд хүн мөн гэдэг дээрлэр нь орё гэж талаа орсон чинь ингээд бичиж байсан чинь үгүй нэр үнэхээр мөн юм байна. Тэгээд тэр мэтгэлцэн дээр бол үнэхээр ингээд дэндүү шудраг бус давуу тал гэдэг шиг те. Бүр нөгөө тал ямар ч боломж байхгүй тийм. Бүр ингээд тий одоо юу ярих юм тий одоо тэр нөгөө милиграммын жишээнүүдийг ярих юм уу одоо тий одоо ингээд зүгээр ингээд саний хоёул бидний ярихад ингээд бүх юм нийгмээс дуурайж байгаа хөөх тий. Тэгэхээр яг бид нар нийгмийн нөлөөнд амар их амьдэрдэг яг өөртөөхөө боддог шиг тийм тустай хүмүүс бол ерөөсөө биш те. Одоо яг хоо цорын ганц жишээ бол нэг тийм даяач бясалгагч хийгээд те ингээ явсан хүмүүс л одоо нийгмээс цалгаж чадсан юм уу гэмээр өөр тийм ямар ч жишээ байхгүй те. Нэг хүүхдийн юм хариу урдаас аргумент гаргаж ирж байгаа байхгүй. Хүүхд нь ингээд
нийгмийн хэрвээ дүүрээд юм бол хүүхэд аав нь архичин байгаад байдаг. Тэгэхээр хүүхэд нь хэрвээ архичин болохгүй бол яах вэ гэж байгаа юм. Тэгэхээр тэр чинь бас нийгмэл дүүрэж байгаа. Аав нь хэрвээ архичин байгаад байгаа учраас архичин байхын сөрөг нөлөөг мэддэг болоод тэр хүн архинд ороогүй ч юм билүү гэдэг чинь гараад ирж байгаа. Тэгэхээр ерөөсөө л нийгмээс зугатах бараг боломжгүй энэ систем дотроо бид нэр амьдардаг юм шүү. Өөрөөр хэлбэл ерөөсөө нөгөө түрүү нөгөө эртний үеийг ярихад бид нар ингээд сүргээрээ амьдарчсэн гэдэг чинь одоо ч гэсэн яг үнэндээ сүргээрээ амьдарч байгаа байхгүй тий. Тэгээд сэтгэхүйтэйгээс гадна яг ингээд амьдрал руу ороод бүх юм руу ороод ирэхээр сүргээр л амьдарч байгаа байхгүй. Тэрийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр манай баг тий, манай фракц, манайхан, манай хамтлаг, манай тал гэж ярьдаг. Гэтэл тэн чи бас сүрэг байгаа байхгүй. Тэр сүрэг дотор нэг толгойлогч байна. Тэр нь одоо сүүлийн үед бол толгойлогч гэдгээ улсын хурлын гишүүнгээд ойлгочод байна шүү дээ хүмүүс тий. Тэгээд аваачаад нэг улсын хурлын гишүүнтэй болчихвол араас нь зүгдэж явдаг бүлэг байна шүү дээ. Тэр ч юусэн сүргийн систем. Тэр дотор бүр тэр итгэл ингээд бараг зодон зохионыг хийдэг хүн байж байгаа. Эмнэлгийн асуудлыг шийддэг тий эмчнэр байж байгаа. PR хийдэг хүмүүс нь байж байгаа. Ингээд ерөөсө бүх төвшний хүмүүс нэг хүнд зангидагтаад ингээд хид хідэн сүргүүд янз бүрийн сүргүүд нийгэмд амьдарч байгаа байхгүй. Ер нь бол харахад. Хамгийн гол нь эхлээд нөхдүүд сүргийн толгойлогч болох уу хэн болох уу гэдгээ шийдэж чадахгүй янз бүрийн тэмцэл зөрчилд яваад идэг. Тэгээд яг гараад ирэхээр одоо нэг яалтчгүй манлайлах чанартай төрүүлж гарч ирэл араасаа бүх хүнийг дагуулаад нэг мэдгээд хамаатан саданд бүгдээрээ л хөөе манай тэрийг ажилд оруулдаг. Манай энийг сургуульд оруулдаг те. Бүр ингээ бүхэл бүтэн олон айлын хувь заяаг шийдэх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгээд нийгэм одоохондоо тэгж яваад байна л да. Тэгээд нөгөө сүргийн манлайлагч нар нь их зөв хүн байж, зөв залуул өгн болоод байгаа. Гэтэл нөгөө тэр сүрэг ингээ байж итэл нөгөө масс тэр сүргийн одоо олонхын дотор нөгөө нийтийн мэдээлэл хэрэгсэл чинь өөр мэдээ цацаад байгаа байхгүй. Гэт нэг тийм одоо гэдгийг харанхуу бүдүүлэг байлгаж зүгээр л тийм сенсацтай мэдээгээр божигнуулчих сонирхолтой байгаад байна л да. Тэгэхээр тэрний нөлөөгөөр нийгэм өөрөө ийм эмх замбраагүй дандаа тийм одоо хуурамч мэдээлэлд итгэсэн тийм хандлагууд их байна. Тэгээ хамгийн сонирхолтой сүүлийн үед нөгөө энэ гэмт хэргийн тоо их өсөөд тэр дотор цахим гэмт хэргийн тоо маш их өссөн байгаа байхгүй. Сая бид нар тэр криминологийн холбооныхонтой холбогдоод уулзаад ярилцчихсэн чинь цахим гэмт хэрэг маш их өссөн. Тэгээд дандаа залил болцсон. Тэгээд тэд нар нь яаж байгаа вэ? Бүр яав гимээр ингээд өөрсдөө мөнгө өгчихэд ингэж байгаа. Зүгээр л ингээд сошиалаар ийм зарж ин гэдэг зард итгээд шууд мөнгө өгдөг. Ямар ч хяналтгүй тий. Тэгэхээр чинь л энэ нөгөө нийгмийн манай монголчуудын нэг даган дуурайх онцлог бас байгаад байгааг харуулдаг шүү дээ. Мэдээлэл шүүлтүргүй ханддаг тий. Тэгэхээр энд л одоо яг сэтгэл судлалын зөв мэдээлэлүүд хэрэгтэй байх шиг байна. Тий. Одоо яхаа би нөгөө битгий сонсгийн подкаст хийдэг. Тэгээд юм болохоор битгий сонсгийн. Тэнгүүд зэн дээр нөгөө маш олон хүнтэй ярилцж байгаа юм л да. Ерөөсөө тэгээд онцгой байдлын албаныхан байна уу? Тэгээ одоо эсвэл түүхч байна уу? Эсвэл хот зохион байгуулалт эсвэл одоо хүчирхийлэл юм уу? Өчнөө болоос дөрж байгаа. Тэгээд бүх сэдв археологч юм уу? Тэнгүүд бүх юмыг ингэж одоо тэр асуудлыг шийдэх арга дандаа нийтийн боловсрал гэдэг юм шиг. Ерөөс яаж ч явсан нийтийн боловсрал төрөд ирдэг. Одоо хот тогтчлт ч гэсэн яг нийтийн боловсрал гэдэг ч аахгүй. Одоо нөгөө улсын хурлын гишүүд ч юм уу эсвэл тэр газрыг хариуцж байгаа хүмүүс ингээд тэрийг хийгээд байгаа юм шиг боловч нийт нь өөрөө боловсралтай шаардлага тавьдаг байх юм бол тийм байж чадахгүй. За хүчирхийллийн тал дээр одоо хүмүүс ингээд хүчирхийллийн дугаа өнгөрөөдгөө байх юм бол хүчирхийлэл гарахгүй. Одоо археологийн тал дээр тоноолчд хамгийн том асуудал гэж байгаа юм. Тэгэнгүүт одоо ард иргэд бол тэрийг амирх чимээг өнгөрөөдөг тэр авцын гинлээ гэж аюух ярьдаг гэж байгаа юм. Тэгсэр нэ тэрийг барьж өгдөг. Тэгэнгүүт ингээд нийгмийн боловсрал гэдэг юм ерөөсө бүх юмний шийдэл. Тэгэхээр надад нөгөө Швед мэвэд ч юм уу те Дани, Норвег яг энэ улсууд Амстердам эсвэл одоо те Нидерландтай энэ хүмүүсийг би айгууд бас үнэлээд байгаа л та те жоохон айлын хүүхдүүд дундаас нэг бахархдаг шүү дээ ярмаараа. Яг тэрэн шиг одоо нөгөө нэг тийм боловсрал нь айгу хүний айгу тийм гэсэн нийгэмтэй. Тэгэд хүмүүсийн боловсрал өндөр учраас тийм баргийн юм тэнэгддэггүй гэдэг нь амар гой санагддаг байхгүй. Одоо ингээл манай улс ч юм уу харамсалтай нь ингээд яг биднийг ингээд гадны нөлөөтэй ч юм уу ингээд зарцаагаад шиг санагддаг байхгүй. Аль болох зүгээр ингээд бид нар ингэжсэн юм. Сэтгэл физиологийн үндэс дээр нөгөө Павловын туршилт шүү дээ. Нохооны одоо нөхцөл рефлекс юм тухай туршилт. Тэнгүүд би нөгөө ангийнхаа нэг залуутай нэг охины нохоог аваад тэгээ сурах гэсэн чинь болохгүйсэн байхгүй. Би өмнө нохоогоо сургаж байсан. Тэр нохоо болохгүй. Яасан гэсэн чинь тэр нохоо ингээд амар тансаг гэдэг штэ заяа. Тэгээ гарахаас өмнө нөгөө ох ингээд дүүртэн хоолцсон. Тэнгүүд нөгөө ингээд би сосисыг аваачиж өгнө үү, тэгээ идэх юм аваачиж өгнө. Ерөөс тэрэнд ингээд тоож хандахгүй болохоор ингээд миний хүснэр байхгүй байгаа. Тэнгүүд нөгөө нохоо өдөржингэн даалж яваад нөгөө эзнэрээ тоол өгөх гэдэг ингээд байж гэж байлгаж жагаад өгүүлсэнгүүтээ яг нөгөө
хүссэн юм хэлгээд байгаа байхгүй тий. Одоо яг одоо наашир ир гингүүд нааширгээ дуудангууд шууд ирэх юм бол хоол өгöd. Тэгээ яг тэр одоо холбоослоод нь шүү дээ дуудах. Дуудах тэгээд хоол идэх хоёрыг нэг ойлголт гэж ойлгуулад байх юм бол нөгөөх нь амар амархан сурж байгаа байхгүй. Тэрэн шиг яг манай нийгмийнх нэг яг нэг тийм нөгөө өлсгөлэн дээр нэг байлгаал тий. Одоо яг байрны лизингтэй мөнгө бол хэрэгтэй. Тэгэхээр яг мөнгө дурдахад л ер нь босоод бүхэлдээд гүөхд бэлэн байлгаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй бид нарыг. Тийм болохоор бас манайх. Тэгээ энэ бас ер нь бол объектив ер нь массаараа тэр имерхүү бодолтой байдаг шүү дээ. Гэхдээ надад нэг бодогддаг юм. За би яг үний гаднаас нь хараад ингэ яж чинь бас тэр дунд ороод дээр өөр ойлголт юу гэдэм бол тэр аягүй сонирхолтой санагддаг. Гэхдээ ернээс нэг үннээс гажихгүй л хэл та. Дээрээ гэдэг чинь хаана л. Одоо тэр улсын хурлын гишүүч гэдэм үү тэр төр засагч гэдэм үү те тэр дотроо яг юу болдгийг Тэнгүүд нэг тийм орж үзээгүй хаалга байнгут объектив байдлаар хандангут энэ бас жоохон зарим зүйл зөрдгөл ах гэж боддیں۔ Гэтэ бол ерхий ойлголт нь л байдаг. Ер нь бол одоо ганц төр засаг гэлтгүү би бол хөрш орнууд ч юм уу те эсвэл манахаас одоо түүхий дүнгүү авч явах хэрэгтэй ч юм. Одоо манайх ингээ нүүрсээ боловсруулалтаа зараад эхлэх юм бол нүүрс авдаг хүмүүст амар ашиггүй өстэй. Тэгэхээр чин тэр том тэр их мөнгө яригдж байгаа үед бол тэр хүмүүс тэр нүүрснээ тэр одоо боловсруулах үйлдвэрийг байгуулахгүй тулд л ер нь бүх юмыг хийхэд бэлэн гэж бодож байна. Тэр шиг яг тийм одоо бага хүмүүс л ирэх ашиг л болоо. Тэдний хувьд тэр нь зөв байхгүй. Одоо бид нарыг зарцааж байгаа тэднэрт ашигтай. Биднэрт болохоор ашиг. Тийм. Яг нийгмийн бодлогоч гэдэг юм уу, улс төрийн юм байрал бид нар бүр л их олон хүндэлдэг тий. Одоогийн нөхцөлд бол бид нар яаж болох вэ гэхээр зүгээр хүмүүсийн ухамсар сэтгэлгээнд хүрж болно тий. Зөв мэдээллийг түгээж болно. Аль болох олон зөв мэдээллийг хүмүүст хүргэх юм бол өнөөдөр наад захын одоо өөрийгөө зөв яаж ялгаж бусдаас харуулахын, яаж өөрийгөө гайхуулахын, яаж бусдыг зөв зүйлд дагуулахын гэдэг юмар ашиглаж болно л доо тий. Өөрөөр хэлбэл бид нар сэтгэл судлалын мэдлэгтэй байхаар сэтгэл судлалынхаа мэдлэгийг ашиглаад масс нөлөөлж болно. Тэр одоо улс төрийн актер бодлого яриад байвал бид нар бүр их л олон цаг ярих болчих тий. Тийм бодлого байхгүй чинь бас амар их таамаглаж байгаа тий. Тэрийг орхиод яг сэтгэл судлалын сэдв рүү орохоор бид нар нөгөө яаж хүмүүсийг дагуулж болохыг хараасаа тий. Тэгэхээр магадгүй сэтгэл судлаар сурж байгаа оюутан болгон яг өөрийгөө ёс зүйтэй яг үнэлэмжтэй зөв зөвлөгөө өгөх чиглэл рүү удирдах ч юм уу тий. Дээрээс нь холбогдох нөгөө үндсэн ном сурах бичгүүдийг гадаад хэл дээр монгол хэл дээр зөндөх унших хэрэгтэй. Их сайн уншиж судалж олон юм үзчихээж тэр олон зүйлийг надад түрүүний чиний хэлснээр нөгөө шүүмжилцдэггүйгээр анализ хийж харж чадчих тэндээс бид нэр их зөв гаргалгаа гаргах боломжтой байгаа. Одоо би нэг юмыг хараад байхаар нөгөө саяны нөгөө яг нийгмийн те сошиал сүлжээ их бий болсноос болоод ном уншдаг хүн их зөөрцсөн байхгүй. Ерөнхийдөө ингээд номыг яаж уншдаг гэхээр ийм хатуу сандал дээр суугаад ийм хатуу ширээн дээр тавиад яг харагдаг орчин дээр нуруу өвдөхгүй нөхцөлд тайван уншиж болдгийг. Дээрээс нь хинч саад болохгүй үед. Одоо би ингээд нөгөө фейс энтер дээр ингээд харахаар манай оюутнууд энтер зөндөл байна л да. Орон дээр хөвтөл хөлөө заавал тийм шорт өмсөөл тий. Хөлөө айгу гоё ингээд зөрүүлж тавиал тэгэл хажуудаа кофего тавиал бүр ингээд ном уншуу гэж зураг байгаа байхгүй. Тэгээ би хараад инээд хүрээ за энэ нөхөр л уншдаггүй нөхөр ингээд ялгаж хараад байгаа юм л да. Яг тэгэхээр тэд нар ингээд зүгээр масс зэрэгс өөр юмний мессеж яваад байна тий. Тэнгүүд ингээд нөгөө ном унших гэдэг чинь ном уншдаг гэд одоо хүнтэй танилцал чи юу гэдгүүд юу төртөө би ном уншдаг энэ гэхээр одоо ухаантай цэцэн харагдана гэдэг ойлголт байгаа ч юм уу тий. Яг уншиж байгаа хүн маш цөөхөн. Яг тийм уншиж байгаа гэдэг хэлбэрээр ном солилцдог, зураг мургаа тавьдаг ийм хүмүүс их болчиход байна л да. Тэгэхээр нөгөө тэг чин оюуны хоосрол явагдаад байна ш. Яг мэдээлэл нь ингээд бүрэн зөв явахгүй. Яг шинжилгээний үндэсний мэдээлэл авахгүй байгаа учраас тэд ингээд хэлбэр хөөгөөд байна тий дандаа. Тэрнээсээ болоод бусдаар удирдуулах нь амархан болчиход байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй одоо яг номоо олж унш тий номоо олохдоо зөв номоо унш гэдэг юм их би сануулах гэдэг тий. Тэрс зүгээр дурын болгоны харсан юу хамаагүй бич. За одоо манайх нөгөө нэг хөвлийн хороо гэж байгаа болчиход дээр үед бол хөвлийн хороо байгаад нөгөө маст ухамсарын үед буруу мэдээлэл өгөх номыг хэвлүүлдэг байсан байхгүй. Ингээ хяндаг монгол хэлний хүмүүс баахан бөөнөрөө сууж байгаа хянаад энэ номыг хэвлэхгүй эсвэл энэ номын тэдгүүр бүлгийг хас. Тэр үгийг өөрчил. Тэгэхгүй бол энэ нөгөө маст буруу мэдээлэл өгөх гээд ингээд хянуулж нөгөө хөвлийн хороо зөвшөөрөхөр гардаг гэсэн. Тэр нэг жил зарцуулдаг гэсэн.
Тэг тэрийг бол би их зөв гэж бодоод байна. Тий. Одоо бол баг тэгмээр байгаа хгүй. Тий. Одоо тэр хөвлийн ороо буцааж гаргаж ирж байгаад сайхан зохиолчдын номнуудыг хянаад тий. Тэр гэхдээ яг тэр хянаг гэдэг нь гадны орны зохиолыг оруулахгүй гэсэн үг биш тий. Яг шинжлэх ухааны үндэстэй мэдээллүүдийг ингээд бүлэглээд ядаж л стандарт ингээд номонд байх ёстой юмнуудыг бичих хэрэгтэй байхгүй. Одоо би бол энэ дээр бол бичээгүй. Ингээд номны энэ яг ихний ингээд хоёр дахь нүүрэн дээр хинд зориулсан ямар ном юм бэ гэдгийг заавал бичих ёстой байдаг юм бүлэг. Тэгээ одоо би жишээ нь энэ номыг сонирхсан хүн ирээд үзээд энэ бага насны хүүхдүүдэд зориулсан ном юм байна. Тэгвэл би энийг энгийн түвшинд ойлгох юм байна тий. Эсвэл ингэж уншаад их сургуулийн оюутнуудад зориулсан судалгааны бүтээл гинэ. Тэгвэл би ойлгохгүй юм байна. Энийг авах хэрэггүй. Ингээд ийм одоо анализ хийх хэрэгтэй байхгүй. Гэтэл нөгөө нөхдүүд ерөөсөө тийм хийхгүй бичихгүй баг нэрийг гоё өгчөөд агуулгын шал өөр байдаг. Баг жишээ тий. Тэгээд тэр дундаас ч нөгөө хэрэгтэй мэдээлэл олж чадахгүй болохоор нэг хідэн ном шагааж харж байгаад хүмүүс тэгээд дургу болчихдог. Ийм хүмүүсэд байгаа. Тэг үнэ. Нөгөө мэдлэг илүүдэхгүй гэдэг үг бол ном унших тал дээр бол тийм биш байдаг хөөх тий. Зүгээр. Яг өөрийнхөө сайн Google-ээр сайн ревю хийдэг ч юм уу эсвэл яг мэддэг хүмүүсээс асууж агаад яг хэрэгтэй юм бол уншихгүй бол ном уншихад ч маш их цаг зарцуулдаг учраас тэр цаг үнэхээр хайран байхгүй. Тэгээд тэр цаг хайран дээрээс нь нөгөө хүмүүс юм хэрэггүй уншлага хийгээд байгаа байхгүй. Тэг маш их цаг зарцуулаа би тэр номыг уншсан, энэ номыг уншсан. Юу ойлгох вэ? Юу ч ойлгоогүй. Сууж идэг хүмүүс зөндөө байна шүү дээ. Тэгэхээр магадгүй ном унших аргуудыг их сайн суулгаж өгөх хэрэгтэй. Хүмүүст яг номын ямар номыг яаж уншдгийг гэдгийг харах хэрэгтэй. Дээрээс нь ном болгоныг нэг бүрчлэн унших бол хэрэггүй шүү дээ. Яг хэрэгтэй юмаа тэр номнаас авах хэрэгтэй. Одоо би бол жишээ нь манайх гэртээ нэг 12-3 мянга орчим номтой. Тэгээ зүйлдэ зарим найзууд шааллаа тэгэж та хоёр номын санд амьдард юм уу гэлтэгдэг. Тэг бүгдийг уншицсан уу гэж асуудаг. Тэгэхээр миний ингээл эний төрөд хэлэх үг олддоггүй. Бүгдийг уншаагүй мэдээж ойлгомжтой. Би хэрэгтэй номоо цуглуулсан тий надад байгаа. А хэрэгтэй үед би ямар зүйл дээр тэрийг ашиглах вэ гэдгийг л мэддэг байвал болоо. Баггүй. Тэгэхээр одоо би нэг ном хийх гингүүтэд бичгийн ивэр одоо хүнийг тань ингээл ном бичих гэж байгаа бол би нэг 20 орчим ийм ном цуглуулдаг байхгүй. Бүх хэл дээр боломжоор. Тэгээд цуглуулж байгаа нөгөөдүүлээс үзэж байгаа бүгдийг ингээд нэг эхлээ гүйл гэж уншина. Гүйлж уншина гэдэг нь гарчгийг харна. Тэ агуулга дотроос яг хэрэгтэй найлуу гэж харж агаад за энэ номноос ийм агуулга авах юм байна. Гэт өөрөө одоо агуулга зохиож эхлэх жишээ. Ийм маягаар номоо бичиж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нөхдүүдийн хийж байгаа ажил юу гэдэг үг гэхээр ингээл ийм нэртэй нэг л юм олдвол баярлал барьж аваад тэгээд тэрийг чухалгээ ботчдөг. Гэтэл тэр нь зүгээр одоо гэдгийг маст зориулсан ном байж болно, шинжлэх ухааны ном байж болно. Тэгээ зорилго болгоно өөр ш номын. Тим ялгаа байгаад байгаа. Тэгэхээр одоо сүүлийн үед нөгөө хараад тахаар голдуу орчуулгын бестселлер номнууд уншиж ин л та оюутнууд. Тэгээ тэрийг айгу чухал гэж бодоод байна. Их гоё гэж бүр нэг нөгөө мод болгодог хүмүүс байна ш. Тэнтэй нөгөө ном уншиг л бүлэг дотор энэ. Тэгээд ингээ харахаар хөрх энэс одоо тийм л өгүүлбэр ойлгох штэ л гэд бодож байгаа одоо чинь уншицсан хүн бол тэгээ нөгөөдөл болохоор энэс тэ гоё нөгөө модны одоо хамгийн зарагдж байгаа ном учраас энэ бол чухал гэж бодсон. Тэгээ тэрийг би уншсан гэдэг тэрүүгээр нөгөө мэдлэгээ хэмжих гэдэг шүү дээ. Гэтэл тэр мэдлэг хэмжих ном биш үү гэхгүй. Зүгээр л тийм модны те хүмүүсийн нэг мөнгө олсон ч юм уу тэр жилдээ тэр үеийнхэн дотор гоё байсан ч юм уу ном байгаа байхгүй. Гэтэл тэр нь яг одоо мэдлэг болж очих ном бас биш үүдэг л да. Тэгэхээр одоо нөгөө сонсогчд бол яг номоо аягүй сайхан ялгаж унших хэрэгтэй. Нөгөө хэрэггүй ингээд сав одоо бид нар чинь хогийн савл гэд бодоход те цаасаа сагсаатал шидэл ахаар дороод өөрчдөг. Жижиг ураад хийхээр арай өөр болчдөг те. Тэгээд ямар хогоо хийх үү гэдгээ бас бодох хэрэгтэй. Тэрэн шиг бид нар толгоороо хэрэгтэй болгоныг хийх хэрэггүй байхгүй. Яг мэдээлэлээ сайхан ялгаад хэрэгтэй шинжлэх ухааны үндэстэй зөв номуудаа уншичаад тэрийг өөрөө баяжуулаад явах юм бол нэлээх хэрэгтэй мэдээллийг цуглуулж авах гэж бодоод байдаг. Хэрэггүйгээс гадна бас аюултай байж болно те зарим мэдээлэл. Одоо өөрөөр хэлбэл сая бид нар нөгөө даган дуурайх гэж ярьлаа ш. Тэгэхээр уншсан номоо хүн ухамсартай оруулаад боддог учраас тэр үйлдэл сонирхолтой юм шиг санагдвал давтах гэж үздэг. Даган дуурайлт явагддаг байхгүй. Тэгэхээр нөгөө саяны аюултай гэдэг чинь тэр тийм магадгүй ямар ч одоо аюулыг үүсгэж болох ном уншичаад өө эн чинь бас гарцсан байна гэж бодчихдөг юм уу. Тэрийг өөрөө үлдэж үздэг ч юм уу. Ийм байдлаар гэмт хэрэг рүү ч орох магадaltaй байхгүй. Тэгэхээр номнуудаа их сайн ялгаж салгаж унших хэрэгтэй. За номн дээр бол ойлголоо тийм. Тэгээ багшаас нэг миний зүгээс сүүлийн асуулт заа миний зүгээс. Тэгэхээр та элтрон нийгмийн дүр гэд тэгсэн штэ тэр дунд. Тэгээд за нийгэмд тодорхой дүр бүтээх хэрэгтэй. За тэгээ тэр нь жоохон одоо зөрчилтэй ч юм асуудалтай нэг юм байлаа гэж үү. Хүрээлэл ч юм уу. Тэнгүүд тэнд нэг дүр бүтээч ш тэр нийгэм донд амьд авах гэдэг байна та. Гэтэл тэр гаргаж байгаа дүр нь хувийнх нь өөртөө зөрчилдөж ивэл энд одоо ямар зохицуулт хийсэн дээр үдийн
Яг тэр хүн хэрвээ өөрөөрөө байгаад байвал бас аюултай байгаад байна шүү дээ. Тэр хүрээлэн бочин. Тэгэхээр тэнд ямар нэгэн дур гаргана. Тэнгүү тэр дур нь өөртөө зөрчилдөө тэнд зөрчил үүсээд байвал. Тэгэхээр яг эн чинь л одоо нөгөө сэтгэл зүйн асуудал үүсгээд байгаа шалтгаан байхгүй юу? Өөрөөр хэлбэл те нийгэм өөрөө ямар хүнийг хүсэж байгааг мэдэхгүйгээр яг тийм дүр үүсгээд өөрөө хичээгээд идэг. Гэтэл хүнийх нь мөн чанар өөр байгаад идэг. Те өөрийнхөө баймаар байдаг. Тэгэхээр тэр дунд нөгөө энэ хоёр дүр рүүгээ шилжихтэй нөгөө нөхөр зөв аргаа олж чадахгүй байвал энэ дундаас нөгөө асуудлууд үүсч эхэлдэг байхгүй. Ихэнх нь нөгөө тэр гарцаа гаргаж чаддаггүй те. Гэтэл нэг дүрээс нөгөө дүрээс ахаад нөгөө хуучин дүрлүүгээ ингээд шилжихтэй одоо бухимдал, стресс, янз бүрийн үүсэж байгаа шүү дээ. Тэрийг зөв аргаар өөрийгөө тайвшруулад шилжиж чадаад байвал энэ хүн болоод идэг байхгүй. Хоёр дүрлүүгээ. Одоо магадгүй дэлгэрж өгч нөхөр гэртээ байхдаа чүхэл гараад дэш нь гаргаж шидээлдээ одоо хажуудаа альмаа тавиал жажитл хөвтөл зургтаа үзмэр байдаг гэж болно шүү дээ. Гэтэл нөгөө ээж гэдэг дүр нөлөөлөд нөгөө хүүхдүүд нь гүгээд ирэхээр тэгж хөвтөж чадахгүй гэхээр үгүй болчихно. Нөгөө нөхөр босч ирээ шамбайтал суугаад магадгүй одоо юмаа хийгээд алив чи тэрийг янзлаад нөгөөдөлд үлгэр үзүүлэх загвар хэрэгтэй болж эхэлнэ шүү дээ. Тэгэхээр энэ хоёр дүрлүү шилжихтэй хидид ямар үед ямар давтамжтайгаар өөрийгөө одоо нөгөө дүрлүүгээ шилжүүлээд ингэ хамсгалт авах вэ гэдгийг зохицуулж чадвал асуудалгүй байгаа байхгүй. Хэмжээ хязгаар байх шиг байна тий. Аль талдаа. Одоо би ингэ анзаарахаар нэг одоо манай үеийнхэн ч юм уу хүмүүс тийм арга олцсон байна л да нэлээд олон. Одоо би сая ингэ хараад хахад түрүүний хагас бүтэн санаар ингэ хөдөө явлаа. Тэгээд манай нэг найз ингээд их мундаг аж ахуйч нөхөр ийм одоо гэртээ бол аягүй сайн нөхөр ингээд маш хариуцлагатай ингээд өдөр шөнөгүй юм хөөцөлддөг ийм аж ахуйн том байгууллага компанитай тий бизнес явуулдаг маш сайн. Өстө нойр хоолгүй ажилтдаг. Тэгээд тэр нөхөр амралт аван гэхээр гараад бүр ингээд хөдөө явчихдаг. Хөдөө очихороо бүр утас байрдаггүй. Сүлжээ байхгүй. Бүр тийм уулын мухарт очдог. Тэгээ бүр ингээ гал түлж байгаа баг хутгахгүй газар ингээ энэ тэндээс бараг л Robinson Crusoe шиг амьдарч байгаа байхгүй энэ тэндээс янз бүр юм олж харгалж идэж мэдээл тэгээд ингээ гол молоор урсаал ам хийгээд тэг ингээ харахаар бүр ингээ бүр натур бүр аль эртний амьдрал байгаа байхгүй тэр амьдрал бол тэг би ингээ хараа гайхаал ямар сони энэ хүнээс ийм дүр гардыг бах та гимээр ингээ гайхаад сууж байгаа байхгүй яг хотод бол амар соёл иргэншилтэй компани захирал те мундаг хүн. Тэгээд ингээ харахаар яг тэр хүн энэ хоёр дүрлөө сайн шилжээд байгаа байхгүй. Нөгөө энд одоо компани захирлыг л нийгмийн маш олон хүнд асуудлууд донд нөхөр хүүхэд ихнэр гэл хариуцлага ажиллаа үүрэл бүх юм амжилж байгаа л ингээд нэг одоо энерги хүчин дуусна гэдэг юм уу те. Дуусан гутал за одоо болохоо альж гингүүтэл машин авнаал тий өөрийгөө цэнэглэх гээд яваад өгч ш. Бүр хинч байхгүй газар утас шүлжиж байхгүй. Тэгээ 3 5 7 хоног явдаг гэж. Одоо энэ дүр шилжилтөнд танд их жишээ нь баримталдаг тийм зарчмууд энэ төр байдгүй. Одоо жишээ нь за яаш дүр дээр шилжижсэн огт худлаа хэлэхгүй тий. Тийм одоо сэтгэл судлаачийн зүгээс ч гэдэм үү тийм жижигхэн ноу хау байвал хуваалцаж. Тэгэхээр ийм л дээ нөгөө яг тэр чин дүр шилжих завсрын ч бас яг зарчим биш л дээ. Зүгээр ямар зарчим бэ гэхээр хүн болохынхаа хувьд те хүн өөрөө дотроо хадгалдаг олон одоо жилийн туршид хоримтлагдсан нэг тийм хамгийн туйлын үнэн гэд боддсон зарчмууд бол байгаа л да. Нэг дүрээс нөгөө рүү шилжих эднэрт бол яг тухайн дүртэй л холбоотой асуудал яригдана. Одоо чинь юу гэдэг миний хувьд бол одоо юу гэдэг чинь би бол ер нь залуу үеийг дэмжих стил гэдэг бодолтой. Тэр бол миний хувьд их чухал байхгүй. Яг гэвэл магадгүй намайг залуу байхад дэмжсэн бол би энэс ч илүү их юм хийх байлаа гэж бодол надад байдаг. Тэгээ тийм болохоор одоо оюутнууд ингээл янз бүрийн санал тавихаар би дэмждэг, цаашгаа яв юм хий гэдэг. Ямар нэг байдлаар ингээд туслахыг хичээдэг. Тэгээд бас нэг тийм энэ зүг чухал байхгүй. Яг гэвэл ингээд залуу хүнд маш их ийм санаа идея орж ирдэг тий. Яаж л бол яаж хийхэд бэлэн байдаг. Даанч мөнгө байдаг, боломж байдаг, тусалдаг хүн байдаг байхгүй. Гэтэл магадгүй одоо жаахан ингээд мөнгөтэй болоод жаахан ажлын байр суурьтай болоод өөрөө хүн туслахаар болчиход харахаар идея орж ирэх болцсон байдаг. Ер нь бол тийм. Өөрөөр хэлбэл эрсдэлтэй юм хийхэ болцсон те. Нэг юм яг идея төрнөлтөө тэнгүүд за ингүүл болохгүй тэгвэл асуудал гарна за болий. Тэгэл ингээд жишээтэй болчдөг. Тэгэхээр магадгүй залуу наснд тэр идеягүүдийг тэр шин санаануудыг дэмжиж өгч их чухал гэж боддгийн. Би одоо яг тэгэхээр магадгүй сэтгэл судлал орж ирэл их юм хийх гэж оролдсон л да залуу байхдаа. Тийм сэтгэл судлалын анима клуб гэж байсан гэж. Сэтгэл судлалын анима клуб гэдээ байгуулад хамгийн анхны сэтгэл судлалын клуб. Тэгээд тэрүүгээр бүх сэтгэл судлаачид Монголын бүх сэтгэл судлаачид цугладаг ганц байгууллага байсан. Бүр сайн дураараа зарим багш нар цалин өгье гэдэг байсан. Мемор багш нар бүгдээр номоо барьж ирэл бэлгэлдэг байсан тий. Ингээл анима клуб гэж байгуулж үзсэн. Сэтгэл судлалын мэдлэг хүмүүст маш их хэрэгтэй байна гэдэг ийм сэтгэл судлал гэдэг одоо 16
17 жилийн өмнө ч юм 20 мэдгүй биш 23 жилийн өмнө нэг юм юу сэтгүүл хийжсэн. Тэгээд уг нь жил болгон гаргана гэл нэг гэдэг дугаарлал тэрэн дотроо нөгөө ингээд нэг оюутны байранд 4-р курсын оюутныг дээл өмсүүлж байгаа л ингээд суулгаж байгаа инээ гэл уурал гэл ингээд нөгөө нүрийн хувирлуудыг гаргаж зургийг аваал те тэрийгэ тавьж байгаа л ингээд инээхэд ингээд гэл уурлах бол нүрийн хувирал ингээд илэрхийлэх ингээд тий аминдаа л одоо олон нийтэд ингээд масс зөв мэдээлэл өгөхгүй тэр таны мэдхийн сэтгүүл хийжсэн байхгүй. Тэр нэг сэтгүүл хийгээд хевлээд тэгэл даруулсан. Сэтгэл судлалын түүхийг 99 онд номын бичээл хевлээл очсон. Хевлээг үлдээ санааг нь барайл очсон даруулсан. Тэгэл тийм нөө зөндөө байдаг учраас сүлдээ ол юу гэж бодсон гэхээр ер нь бол залуу хүний тэр зоригийг мохох аяг буруу юм байна гэж боддог. Учраас зарчмын хувьд бол тийм залуу хүнийг дэмжих ийм бодлого барьдаг. Тэгээд подкастт ирсэн. Тэгээ подкастт ирсэн. Подкастт хийгээд үзээлээ тий. Одоогийн сэтгүүл юм аа. Тий. Энд чинь бас тий яг үнэ одоогийн сэтгүүл тий. Одоо бол магадгүй сэтгүүлийг уншихгүй подкастыг сонсоод байна шүү дээ. Нүдэн амраах гэдэг шүү дээ. Тэгэхээр тий. Бас нөгөө ажил хийх завсраа тий. Цаг хэмнээд энэ бас мэдрэхүйн босод юм ашиглаад байна шүү дээ. Энд чинь бас даваа тал байхгүй. Яг тэгэхээр ганцхан нөгөө харааны хүртгөө их хүчтэй давмгаалаад байснаас болоод бид нар бас бусад мэдрэх үйлээ баг ашиглахгүй байгаад байна шүү дээ тий. Тэгж удаад байгаа. Тийм байдлаар ер нь тийм зарчим барьдаг. За ер нь л яг дуусах цаг болцсон дуусахыг гэж бодож байгаа. Асуух юм ингээ байгаад байна шүү. Би яг сая эргэлзлээд яг дуусах уу дахиад асууж байгаа гэдэг. Харин яг нэлээд жоохон зогсолт хийсэн л да би бас. Харин би бас яг тэр өмнөх сэдвүүдийн чи ярьчмаар санагдаад тэгэл яг одоо яг ер нь гэхдээ 2 хуваагаад оруулчих гэж бодож байна. 2 подкаст 2 цаг гэхээр хүмүүс хараад жоохон шантарчдаг л та. Тийх байх юм. Тэгэхээр ер нь 2 хуваагаад оруулчих гэж бодож байна. Тэг яг асуух юм байна, ярих юм байна. Багшиг бас жоохон гавнаад хайрлаад шүү дээ. За тэгээд өнөөдөр ирсэнд баярлалаа. Ингээд ирж бас ийм сонирхолтой графологийн талаар, нийгмийн талаар маш гайхалтай мэдээлэлүүд хүргэлээ. За манай сонсогчдод бас энэ мэдээллүүд маш таатай байсан байх гэж найдаж байна. Тэгээд өөртөө сэтгэгдлээ бас үлдээгээрээ ямар хөө байсан те цаашдаа юун дээр анхаар морин алдаа оноог нь хэлж өгөөрэй бидний. Тэгээд графологоо хийлгсэн хүмүүс маань тэгээд бас тайлбараа бичээрэй. Тэгээд миний данс тэгээд баярлалаа. Дараагийн зугааруудыг сонссоор байгаа. Манай Дэги багшийн номуудыг ер нь авч байгаараа дэлгэрж ав гэдэг нэртэй номууд байдаг те. Сэтгэл судлалын үндэс, сэтгэл судлалын баг тайлбар тол гэх мэт те. Зөндөө олон ном байгаа шүү. Тэгээд дараагийн дугаар уулзцгаая. Баяртай. За баяртай. Yeah, hope driven thought driven хүмүүс намайг ярин үзэн ядаж орсон зарим би өчсөн хаг дурлал thought driven хүмүүс намайг хайрлан алдсан бас сонсон зарим намайг өчсөн би маш тайван байна яг л талалам shit and I'm sailing in I'm just feeling like talala chill like talala was I'm just feeling like talala чөтгөр шиг хүмүүсийн борхны дурыг борхон шиг хүмүүсийн чөтгөрийн дурыг би мэдэн намара мотлон их тайван